За бүхэндээ ерөнхий үншилжтийн цайлангийн V хэсэг болох групп болон группийн оролцогчдын чухал бие даасан хөрөнгө болон тэдгээрийн бодлогын талаар товчхон танилцуулъя. За энэхүү хэсэгт маань компани болон группийн оролцогчдын чухал бие даасан хөрөнгүүдийн мэдээллүүдийг багтааж өгөх хэрэгтэй байгаа. За үүнд маань тухайн бие даасан хөрөнгө маань англи хэл дээрээс бусад хэл байгаа бол заавал англи хэл дээр хөрвүүлэн оруулах шаардлагатай. За мөн тухайн бие даасан хөрөнгийн хөгжүүлэлт түүнтэй холбоотой судалгаа материалууд яг хаана хэрэглэгддэг, аль группийн оролцогчд маань хамаардаг гэсэн мэдээллүүдийг оруулж өгөх ёстой. За мөн үүнтэй холбоотой тухайн бие даасан хөрөнгийн эзэмшлийн хувь хэмжээ, хөрөнгө оруулалт, үр ашиг гэсэн түүнтэй холбоотой гэрээ материалуудыг бол заавал дурдж оруулж өгнө. За мөн тус бие даасан хөрөнгөтэй холбоотой тухайн санхүүгийн жилд гарсан өөрчлөлт, шилжүүлэг, за үүнтэй холбоотой үр ашиг, үншилжилтийн байдалтай холбоотой шилжүүлгүүд маань яаж өөрчлөгдсөн, харилцаа барилга талтай хийсэн талууд дээрх гэсэн мэдээллүүдийг бол ерөөдөө тухайн бүрдэн энэ ч заавал дэлгэрэнгүй байдлаар оруулж өгөх хэрэгтэй байгаа. Үн шилжилтийн аргуудаас хамгийн тохиромжтойг нь сонгон тухай бүрдэнд тодорхойлоорой.